Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол болоод Чингэлтэй дүүргийн 5 хороонд 5,000 өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж хийн халаагуурт шилжүүлэхээр төлөвлөсөн. За энэ хүрээнд Чингэлтэй дүүрэгт 1001 гэр дулаалахаас 930 гэрийг дулаалж ажил нь 93% гүйцэтгэлтэй хүргэлжилж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын Монгол гэр болон байшинг дулаалах дулааны алдагдaltaгүй болох ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд нийт дулаалгын зардлын 25%-ийг тухайн айл өрх, 75%-ийг төслөөс санхүүжүүлсэн байна. Ингэснээр дулааны алдагдал 60 хүртэл хувиар буурч, иргэдийн хувьд тохилог дулаан орчинд ажиллаж амьдрах боломж бүрдэж байна. Одоо нодон бол дулаан шуудаг гэсэн одоо нэг 7 хоногтой чинь 5-6-гийн төлөөл 1-2 үлдээд юм уу тэгээд багсдаг ус. Одоо энэ жил бол одоо шал өөр ороод ирэх ингээл хэвийн сайхан температур. Тэгээд дараа галлаад явхад нэг дулаан чинь амархан юу авч байгаа байхгүй юу? Дулаан алдалт багтаа учраас авч байгаа. Тэгээс ихтэй үед чинь нөгөөх нь төлөөл галлаад байна. Нөгөөх далгасан дараагийнх нь 3-4 цаг болоо дахиад галдаг. Тийм л байсан. Дулаалгын материалын чанартай 11 менежер хяналт тавьж дүүргийн удирдлагууд болон нийслэлийн агаар орчны бохирдлыг тэмцэх газраас дулаалгын чанарыг давхар шалган ажиллажээ. Ингэснээр эхний ээлжинд 5,000 айлын дулааны алдагдлыг бууруулж байшинг галт тэсвэртэй хөөсөр дулаалах ажил дуусах шатандаа оржээ. Үүний дараа эх сарын 15-наас эхлэн эдгээр айл өрхүүдийг байгалийн хийн төлш рүү шилжүүлэхээр төлөвлөж байна. Нэг айл өрхөд зориулаад яг өвлийн тусшид нийтдээ 900 мянган төгрөгийн энэ татаас олохоор төлөвлөж байна. За ингэснээрээ бол газны энэ хэрэглээ маань илүү нөгөө өндөр үнэтэй байхгүйгээр өмнөх нүүрстэй харьцуулахад үнийн хувьд ойролцоо байх ийм зорилгыг баримталж байгаа. Инхээр энэ жил 5,000 айл. Өнөөдөр Улаанбаатар хотод яг галгааны үйлрэл 174,000 айл гал төлж байгаа. Тэгэхээр шууд 5,000 хасагдангуудаа 169,000 руу орчихно. За эх жил бид нар энэ одоо төсөл маань амжилттай болоод айлуудын сэтгэл ханамж, айлуудын өрхийн амжиргаанд их том дарамт өгсөнгөө гэдэг ийм одоо дүгнэлтэнд хүрсэн тохиолдолд бид нар ирэх бүр 5 сараас эхлээд дараагийн 50,000 айлыг евро газан яг ийм байдлаар дулаалаад евро газ руу шилжүүлэх ийм төлөвлөлт рүү явж байгаа. Бид нар Оршин холбооны улсаас төмөр зурм болон авцамаа газ таталтан дээр ямар ч асуудалгүйгээр одоо төлөвлөлтөө хийсэн. Манайхыг нөгөө ширхлэгийн худалдааг нь болохоор Горгаз гэдэг компани шалгартсан тэд нар авчирч өгнө. Бодит байдал дээр төсөлд хамрагдсан айлуудын хувьд дулааны алдагдал 45-аас 60% хүртэл буурсан хэмээн үзэж байна. Ингэснээр тухайн айлын цахилгааны эрчим хүчинд зарцуулах зардал бодитоор буурна. Мөн байгалийн хийн хадаагуурт шилжсэн айлуудад 900 мянган төгрөгийн түлшний дэмжлэг үзүүлснээр өрхийн санхүүгийн зардалд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцоолж байна.